Би чинь яг хуу анхныгаа дээдийнхээ одоо анхныгаа хайж чадахгүй зүтгэсээр байгаад нөгөө доод үеийн дүүнер чинь манайдаас илүү болоод гараад ирсэн байхгүй юу. Аа. Цаг хугацаа чинь өөрөө тийм л явж тээ. Тэгээ нэг богинохон одоо нөгөө үүлэнжлэний нарны дундлаг гэдэг шиг богинохон хугацаанд би чинь бас яг өөрийнхөө үеийнхнаасаа бас гарч харихаас арай өмнөх нь тийм ээ. Яг тий. Авар гарцлан цалыг авч илээ. Тухайн үед одоо юу гэдэг юм бас академик 2 жилээр хойшлогсон болвол нь тэгээ цолчгүй юучгүй тэгээд нэг өсгөдөд тэгээд дуусчихгүй байсан ш байна одоо бас. Тэгээд тэр гариттай барилдсан барил та. Яг гоо гариттай яг ер нь багш нар зөвлөл тэгээ сэрүүнээс болохоор юу гэдэг гожиг давч надаас хурдтай юм. Дээрээс нь мөч хурдтай юм шүү дээ. Их өндөр бишимшмөлтөрөө тэр гар мар их хурдтай. Ер нь бол тэгээд нөгөө жинтэн барилдаж байгаа байхгүй. Би өөрөө бас тухайн үед чинь бас барьцны барилдаа их хийдэг байсан. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө барилдаанаар л оруулж барилдаж хайсан дүүгээ. Тэгээд аврагуулах сэтгэлдлэр нь ямар байдаг юм бэ? Тэр нэг 9 хөл цагаан туугийг урдаа хөнгөө тойрж үзэхэр нь ямар сэтгэл төрдөг юм бэ? Би нэг ийм үг хэлэх дуртай байдیں۔ Одоо энэ спортоор хичээлж байгаа залуучууд яг аймгийн наадам, сумын наадам төрүүлж байгаа нь ижил боловч тэр төрийн наадамд бүгд л төрийн наадам л та. Тэгээ одоо тэр бас төвцөнгөлтгтээ төрүүлээд тэр олон сайхан ямартай сайхан залуучуудыг үеийнхэн усуудыг ах нарыг орхичоод тэгээд тугаа тойроод явчих шиг хүний сэтгэл одоо юу гэдэг одоо юугаарч одоо орлуулж хэлэхий аргагүй тиймээс сайхан мэдрэмжийг авдаг байхгүй. Энэ сайхан залуучуудыг бүгдээрээ одоо боломж байдаг бол бас тэр сайхан мэдрэмжийг бас бүгдээрээ аваасаа гэж бас үгж ерөөж залбиж явдаг шүү дээ. Тий бодож одоо тэрэн шиг сайхан мэдрэмжийг хүн болгон аваад гэх юм бол амьдрал утга учиртай юм шиг харагдана. Хүн болж төрснээ бас сайхан аав ээжийнхээ бас ачийг хариулж байгаа юм шиг санагдана тийм ээ. Их олон зүйлээр нь бодох юм бол их сайхан юм.